Энэ хүмүүсийг бол дүнс эрдэнэ эрдэлүүлэгч яг давхцаад л адилхан санал хэллээ. Энэ хүмүүс бол үнэхээр амьдралаа сурган гарсан. Яг бодит амьдрал дээр хөрсөн дээр ажиллаж байгаа сэтгэлтэй тэр хорооны нэг дугаар иргэн л байдгийг. Тэгэхээр энэ хэсгийн ахлагч нар бол дамаа гэр хороолт бол хамгийн их байх хэрэгтэй хүмүүс. Гэр хороолт бол жишээлбэл дундаа групп нээгээд тэрэн дээрээ бүх мэдээлэлээ тавиад тэгээд тэр мэдээллээр бүгд хангагдж байгаа ойлголт бас байхгүй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ядарсан эмээ өвөө нэрх байдаг. Гар утас ухаалаг утас үтгээл ухаалаг утасгүй хүмүүс ч тэнд маш олон байгаа. Худгаас усаа зөөж чадахгүй хүмүүс хүртэл байдаг шүү дээ. Бодит амьдрал дээр хэцүү төлш түлээг авч чадахгүй хүмүүс байгаа. Уулын оройдойгоор амьдарч байгаа хүмүүс байгаа. Гэр орооллын нөхцөл байдал маш хүнд шүү. Гэр орооллоос би бас 100% гэр орооллоо сонгогдсон учраас үүнийг сайн мэднэ. Очиж бас ажилдаг хүн учраас. Тэгэхээр энэ гэр ороол руу хэсгийн ахлагч нарыг түлхүү тавьж өгнө гэдэг дээр бол би үнэхээр санал нэгтэй байгаамаа. Ер нь бол хэсгийн ахлагч нар бол сэтгэлээрээ л хийдэг ажил. Цалин мөнгө голоод яваад байгаа юм байхгүй. Хэсгийн ахлагч нар намд харьяалагдаад байгаа юм бас байхгүй. Хөөрхөн амт ажил төрөлтөөгөө үлдэхийн тулд ялсан намтайгаа ойлголцоол явж байгаа сэтгэл зүрэхтэй намын бус ийм одоо ихэнх нь эмэгтэй ийм хүмүүс байд юм аа. Тэгэхээр хэсгийн ахлагч нарын одоо энэ журмыг бол зарчмын хувьд дэмжиж байгаа.